Мэдсэн үү? Өнөөдөр бид нар саран гэрэлтэй уулзсанаа. Саран гэрэл маань залуу хүнтэй. Тэгээд өөрийгөө танин мэдэх хичээл зүтгэл гаргаж яаж өөрийгөө ойлгосон бэ? Энэ замналаас бас хуваалцсанаа. Сайн уу? Баярлалаа. Сараа гарыг хойлоо хамгийн сүүлд үлээ 1 сар зал тий. Тэгсэн. 1 сар хавцаар нь болсон баг шүү. Би нэг 21 оногийн өөрийгөө хайрлах сургалт явуулаад, марафон явуулаад гэсэн чи надад цэцэг авчираад тэнд тэр цэцэг байгаа штэ тэг болоо. Аха. Зөв. Тэ хороны яагийн ном бас яагийн ном. Тийм. Тэгээд нэг дүүлээ нэг тийм харсан чичээдэг хөөрхөн өөрөө хийсэн гэсэн тийм эсхий ингээд нөгөө готтой байсан штэ тий. Тийм одоо айгүй болоо тийм янз бүрийн юутэл яахгүй сонирхолтой хоббит тий. Тийм хоббитой. Тэгээд нөгөө арт-терапигаар сурснаас хойш бүр нөгөө нэг юу гэвэл өөрийгөө илүү их таньж мэддэг шиг би энэ зүйлдээ илүү дуртай байна. Гараар хийдэг зүйлдээ илүү их юм дуртай байна. За тэгээд бүр илүү их одоо арт-терапи чинь нөгөө өөрөө илүү их нөгөө нөөц боломжн дээр ажилладаг болохоор айгүй гоё тийм одоо нөгөө хязгаарлагдмал зүйл гэж юу н байхгүй юм байна гэдэг зүйлийг амар сайн ойлгосон. Тийм. Хязгаар авахгүй нөгөө нэг ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг зүйл юу н бол арт-терапид байхгүй. Тийм болохоор айгүй гоё юмсэн. Тийм жилсээр хийдэг, арт-терапи хийдэг. Тэгээд лайднер хийдэг, цэцэгдэр хийдэг. Тэгээ бас магистраар сурдаг гэж чи айгүй олон тийм сонирхолтой. Тийм айгүй олон зүйл. Намайг анхаар нь хөдөлгөөж өгсөн зүйл энэ шилэн техник. Акатипи. Тий акатипи энэ техник бүр яг өөрийгөө бүр хамгийн анх таньж мэдсэн зүйл энэ зүйл байхгүй бүр. Яг өөрийгөө бүр 10 жил төсөөлж өгчээсэн тий. Чи бас нэг 10 20 жил төсөөлж. Тий 10 жил төсөөлж авсан тий. Амар гоё энэ олон хэдэн хүнд явуулсан сургалт. Энэ сургалтыг би ямар ч сан 5 хүнд бол явуулсан байгаа. 5 6-нд. Энийг би өөрөө бас айгүй харамж эндээ хүнд өгөхтэй бас айгүй харамж. Зүгээр яг үнэхээр ингээд миний сэтгэлд хүрсэн хүнд бол би зүгээр нээлттэй энийг юучдаг, явуулцдаг. Тэгэхгүй нөгөө яг ингээд өөрөө одоо нөгөө нээгт гэдэг бэлэн болоогүй хүнд бол би нэг хийхтэй гэж өгөөд байдаггүй энэ техникийг. Тэгээд бэлэн хүнд л явуулсан байсан шүү дээ групп сургалт эднэрээ. Тийм групп сургалт эднэрээ олон хүнд явуулсан. Тэгээд нөгөө ганцаарчлсан хүмүүст болохоор энийг өгч байгаа. Тийм ганцаарчлсан хүмүүс энийг өгөнгүүт ямар сони нэрээ тийм биш үү гэдэг нөгөө энэ шилээр нэгснөө дээр ингээ гоошагаад одоо юу яагаад бодог модгаа хойлоод тэнгүүтээ ингээд амар гоё зураг зурдаг байхгүй юу. Тэгээд тэнцэнээс ингээд мэдээ өөрөөхөө ингээд одоо нэг олж харах одоо нэг олж одоо харсан зүйлүүдээ ингээд тодосж байгаа тэнцэнээс илүү их ажилтдаг. Тэгээд тэнгүүт нэрээ тийш би тэр зүйлийг нэрээ мартсан юм биш. Тэр зүйлийг айгүйх би багтаа сонирхдаг байсан. Тэр зүйлийг айгүйх хийдэг байсан юм байна. Хүмүүс амар гоё ингээд ярьдаг. Энэ бүр айгүйх гоё техник. Аах энийг ингээд автаа алсан чинь нөгөө өөр төрөө мэдрээ чи тэр үедээ юу ойлгож ирсэн? Нөгөө нэг юу ойлгож ирсэн гэхээр юу хийжсэн? Нөгөө нэг үзэж хардаг хүмүүсийн хилдэг зүйл яг энэ техникийг ажилласан чи бүгдээрээ гараад ирсэн байхгүй. Нөгөө нэг одоо юу гтүүлээ ламбо янз бүрийн нөгөө үзэж мүздэг хүмүүс намайг чи ийм ингэт юм бэ тэгдэм бэ тийм байна гэл ингээд хилдэг байсан зүйл нь ерөөсөө тэр энэ техник тэр бүгд ингээд гараад ирсэн. Тэгээ би би ийм зүйл хийх гэж энэ ертөнцид төрсөн юм байна штэ. За тэгээд энэ зүйлийг хийхийн тулд би ингэх ийм зүйлүүдийг илүү их одоо цаашаа судлах хэрэгтэй юм байна гэж аюу ойлгосон. Энэ техникээс хойш. Тэгэл амар гоё юм бүр. Тараач их залуу хүн. Тэгээ чи өөрийгөө танив мэдэх хичээл зүтгэлгээд энэ олзуултанд дэрсэн чи би баярлаад байгаахгүй бүр чамаа ингэ 40 месний дараа биш гэд тэгсэн ч гэсэн чи одоо орж ирээд надад чи олзаад хэдэн жил болж байгаа лээ. Бас нэлээд болсон те. Би тэгээд нөгөө юу байсан? Арт-терапигийн нөгөө нэг энэ жоох нөгөө нэг юу гэдэг.
Би юуг нь явчих. Background авчих. Манай эцтэй юу яагаад бэкграунд орж ирээд тэрнийгээ тавиа. Тийм Тэр сертификат нь таалагдсан уу миний өгсөн. сертификат таалагдсан. Тэгээд амар гоё нөгөө юу гэдүүлээ. Дээрэс нь нөгөө нэг биш 3. Бүр Сертификат өгсөн чинь нөө. тийм нэг биш 3. Тэгээд дээрэс 3 сургалтанд сурсан 9 сертификат авч байгаа бодлоо. Тэгээд нөгөө сертификатууд нь тэр чигээрээ үнэлээд баг практик шахуу сертификатууд. Таажор би нөгөө background Өдөө сургалтын чиний өөрийгөө танин мэд хичээж эхлээд байсан байна шүү дээ, тий? Энэсэн. За ингээд би 22 оны 8 сарын 28-нд олон улсын арт терапи хөгжлийн сертификат гэдэг юм байна шүү дээ. Манай Елена Тарарын авч өгч байгаа сертификат авахгүй юу? Тэрний би тэр сургалтынхан сургагч багш нь би. Ямар гоё ингээд энэ бүр амар гоё таалагдсан. Арт бол чаруулаач дээ. Наад юу дээр чи нэг сайн харагдахгүй байна. Харин background тий наад шарангтай нь болохоор ч юм бүр Драгомановыг сургуулийн сертификат гэдгийг. Би хар одоо нөгөө батлуулж хүлээн зөвшөөрөгдсөн гэхүү. Тэн тэр нөгөө сургуулийнхан одоо юу гэдэг лээ. Дээд сургууль Драгомановыг сургууль. Тийм, Орсын тэр сургууль нь бас айгүй судалсан чинь амар гоё сургууль лээ. Гэхдээ надад чи юу Украины манай багш нарын тэр ажилдаг тийм сургууль ахгүй тэгээд тэр сургууль дээр. Тэгээд чи 11 оноос надад эрхийн наваа зурагч агш нь болоод багшийнхаа бүх сургалтанд суугаад явуулчихсан. Жиа background шгүй байхгүй болчихлоо. Манай Елена Тарагнаас чи 28 ном бичсэн байдгийг. Тэрний ч одоо 3 номын би одоо Монгол хэлээр гаргаж ирсэн. Энэ нөгөө Надад арт терапи практик гэдэг бүх насныхантай ажиллах тийм тийм олон улсын сертификат. Тэгээд бас хүүхдээ арт терапист, гэр бүлийн арт терапист гэж байдаг. Тийм. Тэгээд амар гоё эднэр бүр надад бүр амар гоё санагддаг бүр. Гарталаа таруулдаа чиний наадах чи нэг болон л харагдаад байна. Камертай ингээд бүрэн дээр. Наа чи нэг тал нь харагдаад байна. Чи 22 онд яасан бэ те? 22 он. Одоо харагдаж байна агш. Тий. Чи яагаад энэ сургалтанд ирсэн бэлээ? Ямар зорилготой хоёулаа нэг удаа уулзчихсан чи өөрийгөө таньж мэдвэл гэж хэлжсэн те. Тийм, нөгөө юу гэдвэл би айгүй олон нөгөө юугаар явцсан. Юу гэдвэл нөгөө үзэж харддаг хүн тэгээд өөр янз бүрийн юмар явцсан. Тэгээд ерөн сэтгэл судлалыг би өөрөө нэг хийх гэж оошоодгүй төрлөө юмсэн баггүй юу. Тэгсэн чинь нөгөө хандаа маань юу гэжсэн нөгөө анх арт терапиг ажиллуулж үзээд надаар нэг ажиллуулж өгөө. Тэгээд би бүр ямар гоё юм бэ гэдэг метафорт карт бас яг тэр үед хандаагаар дамжуулаад тантай танилцсан баггүй юу. Тэгээд тантай танилцсан чинь та надаа ингээд метафорт картны сургалтууд бас ажиллуулад тэр бүр амар бүр ингээд сэтгэлд амар гоё хүрсэн бүр. Тэгэл би өөрийгөө бүр ингээд яг хараад тэр зүйлээс нөгөө нэг техникүүдээс өөрийгөө харж олоод тэгээд би ийм зүйл хийхээр ирсэн хүн юм биш үү гэдэг зүйлийг амар сайн ойлгол. Би яг энэ зүйлийг лөө яагаад ингээд орчоод идэм болоо гэл ерөөд бол анзаарал хийдэг гэсэн л та. Тэгчиж яг яагаад ингэж юм болоо гэдэг яагаад гэдэг асуултандаа ерөөсөө хариулж чадахгүй. Яагаад гэдэг асуултаа ерөөд бол нөгөө нэг хүн болгонд шахуу тааралцсан болгонд шахуу тавьдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэл яагаад ингэж байгаа юм бол яагаад ингэсэн юм бол гэл асуудаг. Тэнгүүтээ яс юм дээр олонгууд яг өөрөөсөө л эхлэх зүг байсан юм лээ. Тэгэл таны сургалтын дээр орж эхлээл өөрийнхөө учрыг илүү их олж эхлээл. Тэгэл ингээл би тэгээд идэв байсан юм биш үү гэл амар тайвширсан. Тэгвэл урд нь олонгууд ингээд юмд хөөгдсөн гүйтсэн юм шиг амар их ингээд ийшээ тийшээ өсчиж явдаг гэсэн. Тэгээд яагаад гэдэг зүйлийг ойлгосон чинь тэгэж хэрэг баргийн зүйл рүү ингээд өсчихээ болцсон. Тэгээд за би яг энэ зүйлийг юу чамайг хүсчээлээд байсан дотор байсан олон бодлууд мэдрэмж юу эсвэл би нэг одоо нэг юмд хүрэх ёстой тэрнийг хүрээгүй юм гэж бодсон бодлоо. Гэнэ өөрийгөө хайгаал исэн юм шиг байгаа. Яг жихэн би яг юу
хийм бол гэдгийг тэгээд нөгөө хүмүүсийн хэлдэг үгнүүд тэнгууд нөгөө би ингээд ямар нэг юм хийнгүүд нөгөөдийн чадчихад байдаг гэсэн гол нь чадчихдаг. Энийг гингүүл одоо хүмүүний хийж байгаа зүйл ч юм өөр хүний хийж байгаа зүйл ингээ хийнгүүт нөгөөдгийн чадчихдаг. Тэнгүүтээ би нэрээ энэ төрлийнх юм болов би яг энэ салбарынх юм болов гэж амар их бодож өөрөө амар хайж явсан байгаа байхгүй. Тэгээ арт-терапитай уучрал за би яг одоо нөгөө өөрийгөө олно гэхчээр өөрийгөө аюу сайн ойлгоол яг би ийм салбарын хүн юм байна гэдэг зүйлийг амар сайн ойлгосон. Тэгээд амар тавширсан. Нэг хайж байгаа юм олцсон, хайж байгаа эрдэнэ олцсон шиг. Би одоо өнөөдөр ийм юм зүгээс эрдэм нэг чалгастай ингээд нөгөө нэг гэрлүүдэ дотроос олцсон те тэр өөрийнхөө тусалдаг. Тийм тэгэл амар гоё бүр аюу гоё нэг тийм одоо нөгөө гаднаас хайдаг зүйлээ дотроос хайгаад эхлэхээр хүн шал өөрчлөгддөг юм лээ. Тэгээ нөгөө хуучин болонгууд ингээ хуучнаа яг ингээд 22 он монд ингээд бодонгууд нэг тийм хүнд буруугаа өгдөг тий хариуцлагаар нь өөрөх дургу тийм байсан зүйлээ одоо ингээд ботхоор яг одоо энэ 22 оны энийг ингээд сертификатууд харсан яг тийм юм байгаа байхгүй. Хөлийн зөвшөөрөл авахгүй тэгээд айгүй их зүйлээс цухтаадаг. Тэгсэн чи одоо ерөөсөө юмнаас цухтаахаа болцсон. Тэгээд ерөөхдөө гарах арга барилаа одоо арт-терапиагаас олоод тавцсан. Тэгэл тэгэл жоохон асуудал мэдээж амьдрал тулах нь тэнгүүт би яах юм бол гэж бодоод өөрийгөө амар сайн анзаарч сурсан бас. Хожим болгож ерөөсөө өөрийгөө анзаардаггүйсэн юм лээ. Зүгээр л одоо нэг юу гэдүүлээ. Манайхан ч нугаас айгүй нөгөө хурдны замаар явдаг төрлийн хүмүүс шүү дээ. Нэг хурдан гэдэг юутай темптэй. Тэгэл ерөөсөө харчээ гэлөө. Тийм. Тэгдэгс одоо бас юм чинь ерөөсөө тэхэ бэлдсэн мэлээ бүр. Сүүлийн үед ингээл янз бүрийн таны болж байгаа нэг хичээлүүдэд бас заримд нь сууж байгаа. Тэрэн дээр сонгоод бүр ингээд өөрийгөө бүр хөөх шал өөрчлөлтсөн биш тий. Хандлага хүртэл шал өөрчлөлтсөн. Тэгэл хүн бас ингэж өөрчлөгдөж болт юм биш тий гэдэг зүйлийг амар мэдэрсэн. Одоо ингээд хүний ингээд нэг дотроо ингээд олж авсан тэр алхахыг өсч чаа тэр эрдэнүүд ямар хэлбэр дэстэй хэмжээтэй байх юм гэдэг бид нар мэддэг шүү. Гэхдээ алхахаар аян байна, надад энэ байна гэж ингээд зүрийн техникээр болоод яг гаднаа ингээд харагдуулах юм бол яг ийм хэлбэр дэстэй гэсэн үг байхгүй юу? Бидний мандат шиг хийсэн байна шүү дээ, тий. Тэр чинь өөрийнхөө энэ дотоод нүүц уламжтай эрдэнэсүүдээ ингээд олсон чи ямар зүйлүүдээ үнцэнтэй гэж одоо олж харж байна. Юуг олж авсан бэ? Миний юу байсан нөгөө аав ээжтнэр одоо нөгөө одоо Монгол ч гэсэн ер нь бол зөндөө шүү дээ. Нөгөө аав ээж нар бол наатаа болохгүй гэдэг үг тий бодгүй наатах чинь гэдэг тийм зүйл юу юм байдгүй юм байна гэдэг зүйлийг амар сайн ойлгосон. Тэгээд нэг их тэгж одоо нөгөө би айгүй нэг зүйл хийгэрээ би айгүй хурдаа одоо төвлөрч хийгэрээ айгүй хурдан ичдэг төрлийн юм баггүй юу? Баг ухаасаа л тиймсэн бүр ингээд гэрлийн урдаар ингээд айгүй хурдан юмнуудаа хийчдэг. Тэгээд хүмүүс ингээд тэгээ нөгөө хүмүүс ингээд хийчингүүд чи яаж хийсэн гэдэг мэдхгүй би зүгээр ингээд хийсэн гингүүд хитрхи хурдан байна удаан хий 50 бай зэрэг гэж хэлдэг байсан байхгүй намайг жоохон бахад тэгээд бүр ингээд юу гэдгсэн жоохон бахад ээж одоо манай хамаатнууд нөгөө айгүйх нөгөө нэг юу одоо шаалдаг гэхүүдээ юу шаалдаг гэсэн бэхээр салбах сараа гэдэг гэсэн амир инээдтэй тэр нь одоо би баг мартчихж нилээд одоо нөгөө техникгүйтэй ажилласаар гад мартчихж тэгээд тэр нь олонгод нөгөө би айгүй нөгөө хурдан зүгээр ингээд юмаа хурдан ингээд ягаад ч юм ингээд нэг мэдхэд амар хурдан ингээд юм хийгээд тавьчихдаг зэгцтэй замбраагүй нь хамаагүй зүгээр л ингээд айгүй хурдан юм аа гэж тавьчихдаг тэгээ нөгөөдөл нь хүн таалагдж нүггүй юу хамаагүй надаа нөгөөх нь амар гоё л байвал би хийгээд болчлоо гэж боддог байсан чинь намайг хитрхи хурдан байна тийм болохоор жоохон удаан 50 бай гэдэг утгаараа л намайг айгүй тэгж одоо нөгөө 50 байх журмаар л надад нэг тийж нэр өгч ирсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь хаар ярих юм бол нөгөө хөдөлгөөнтэй гэдэг хөвгт гэдэг шиг л хөвгтэйсэн биш үү? Тийм. Нөгөө хөдөлгөөн айгүй хитрхи чадахгүй нэг газар. Тэнийг газар өрн зүгээр
удаан сууж өрнөж чаддгүй. Нэг газараас нөгөө газар руу шилжихдээ айгүй хурдан шилжчихдэг. Тэгэл би өөрөө ч тэгж боддггүй байсан юм чаа. Тэгсэн чи одоо сүүлдээ ингээд арт терапигээр ажиллаа. Сүүлийн таны бас нөгөө нэг ажиргалтай ээж гэдэг сургалтанд байсан чинь тэрэн дээр бүр амар сайн анзаарсан. Миний яг өөрийн маань нөгөө нэг юу цаанаас нөгөө өгөгдсөн гэдэг шиг өгөгдсөн өгдөл маань угаасаа юм хурдтай юм байна. Багасаа бүр юм байсан нь юу юм бэ? Ингээд төрсөн болохоор би ингээ тэрийг нөгөө нэг би үгүй гэж үүсэх гэхээр өрөөсөө чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ одоо хүлээн зөвшөөрөх гэсэн үг. Үгүйсгээд байдаг. Тэгэхээр тэдний үгүйсгээд байхад надад хэцүү байдаг. Тэгээ би өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүссэн гэхээр чи өөрийгөө хүлээн зөвшөөрсөн юм тийм. Тийм, хүлээн зөвшөөрсөн. Тэгээд угаасаа хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэндээ нөгөө цаанаасаа тэгээд төрсөн болохоор гэдэг. Тэгээд төрсөн болохоор нөгөө нэг би ингээ удаан бай гэсэндээ нэмэтгэл аюу хурдан юучдаг, хийчдэг. Тэгэл сүулдэ жоохон тайвж болтгоо бахта гисэрнээсээ л нэмэтгэд аюу хурдан гэрлийн уртаар дуусгацсан байдаг. Тэгчээл заасан. Хурдаа ингээд хүлээн зөвшөөрөөд ингээд эхэлснээр тэ өөр хүмүүсэд үзэл бодлоос үл хамааран өөрийгөө хүлээн зөвшөөрөөд эхэлсэн байна шүү дээ тэ. Тэгсэн чи энэ чинь чамд юу өгсөн бэ? Юу байсан? Сүүл багшаа нөгөө юу байсан? Одоо нөгөө Артер 22 онд би яг сурч байхдаа би бүр давхар 4-5 бас давхар сургалтанд суугаад тэнцээс бас айгүй хэцүү ойлгож басахгүй юу давхар. Тэгэл энэ юм биш үү? Тэгээ нөгөө нэг буцаар тойрсоор яг эхлэлтэр гэдэг шиг буцаал арт терапи бол бүр ингээд нөөц нь шахагдчихгүй. Бусд ингээд сургалтууд болонгууд одоо энэс цаашаа өөр сургалт юу нэл байхгүй дээ гэдэг хариултууд бол хэлж ийсэн. Гэхдээ арт терапи болонгууд хамгийн гоё юм нь одоо нөгөө юу ингээд нөөц нь ерөөсөө шавхддаггүй. Бүр ингээд ундраал идэг бүр хийх тусам ингээд бүр улам ундраад идэг. Бүр тэр нь бүр амар гоё санагдсан. Бүр ингээд яггүй нөгөө сонир өдгөртэй юм игээд удаан сууж чадахгүй хүмүүс ингээд нөгөө дандаа өөр юм болж хайж бол тэ хардаг. Тийм. Бүр ингээд нэг техникээ одоо хөдөлгөөнтэй өнөө чи өөртөл сонирхлын татаад суулгацсан байна шүү дээ чамаг. Тийм. Нөгөө нэг техникээ тэгээд бүр айгүй олон төрлөө бас ингээд хувиргаж болдог. Ямар ч төрлийн юм дээр одоо нөгөө цэцэг техник бүр ингээд амар гоё бүр. Миний анхны хамгийн ажиллаж исэн техник бол цэцэг техник байхгүй. Тэр бүр ингээд хүмүүс цэцэг техникийг би маш олон хүмүүст өөрийнхөө хувьд бол олон хүмүүст ажилласан. Тэгэхэд бүр ингээд хүмүүс нэрээ тийм биш, тэгдэм биш гэдэг хариултыг бол байнгын өрнө авдаг. Тэгэл бүр хөөх ямар гоё юм. Тэ яг өөрийн өөрт нь ингээд таниулаад тэгээд яг өөрийн өөрт нь ингээд харуулж чонгод хүмүүс ингээд хүлээн зөвшөөрөлт бас айгүй хурдан мэт юм лээ. Нэг одоо зөв гэсэн одоо бусад жишээлүүдээр за энэ одоо тэ хариулт нь энэ зөв гэсэн тийм хариулт байхгүй хүн болгоных зөв болол тэ тэрүүгээр ингээд нэг хүн болгоныг таньж мэдэх юм сонирхолтой юм гэсэн үг шүү. Тийм. Тэг хүн болгоо өөр гэдэг бүр амар савилгасан бүр ингээд би одоо хуучин болгоод гэж боддог гэсэн байхгүй юу. За би ингэж бодож байгаа юм чи энэ хүн ч гэсэн ингэж бодож байгаад гэж боддог байсан бол одоо ингээ арт терапи сэтгэл судлалын салбар руу ингээд орснороо бүр ингээд энэ хүн чинь өөр хүн штэ гэдэг нэг хүлээн зөвшөөрөлт амар сайн явагдчих واخхой. Тэгэхгүй болгоод хуучин болгоод имэйл байх ёстой ч юм уу те имэйл байх имэйл агаадаа гэсэн бодол маань бүр ингээд шал өргөсөн. Уяа хатан болцсон байна штэ те. Тийм бүр ингээд тэгээд бүр айгүй бодохоор ингээд харилцаан дээр харилцахад ямар өөрчлөлтүүд гарч ирсэн байна? Харилцаан дээр болгоод нөгөө хүлээн зөвшөөрөлт бас амар их өндөр гарч ирсэн. Одоо нөгөө өөр шүү гэдэг утгаар нь тий. Тэгээ миний хараагүй үнцгийг нэг нөгөө өөр үнцгээс ингээ хүн харангууд энийг энэ үнцгээс бас нэрээ ингэж харж болт юм биш үү гэдэг тэр зүйл амар сайн ойлгогдсон. Тэр бүр амар гоё байсан. Одоо нөгөө ертөнцийг ингээд нөгөө нэг харах үнцг маань ингээд айгүй олон гадаад чигтэлж байгаа байхгүй. Энэ үнцгээс нь ингэж харах юм баруун талаас нь харах юм бол одоо ингэж ийм үнцгээс харж болох юм байна. Ийм үйлдэл хийж болох юм байна. Зүүн талаас нь харах юм бол ийм үйлдэл хийж болох юм байна тий гэдэг хүн болгоных өөр болонгод ингээд шал өөр хувилбарууд хэлж байгаа байхгүй хүн болгоо. Тэнгуут л амар бүр гоё амьдралын нэгсэндээ бүр ингээд одоо нөгөө дэлгэцэн ном шиг гэдэг шиг ингээд дэлхийгээр дүүр ингээд бүр ингээд цар хүрээ бүр ингээд улам тэлээл идэм гэх юм. Тэр бүр амар гойсон гэсэн. За одоо өөрийгөө тэгвэл дэлгэцэн номоор одоо зөвлөх юм бол чи ямар төрлийн ном бэ? Ямар жанр вэ? Дотор нь юу нэ та
талаар бичсэн байгаа л чиний ном. Чи өөрийнхөө номоо нэлээд уншаад одоо судалсан юм шүү дээ. Аа. Тийм өөрийнхөө талаар ном юу ах юм бол ерөөдөө нөгөө нэг би юу ийн л гэж бодож байгаа нөгөө нэг би танд бас хэлжсэн баха. Нөгөө нэг гэрэлтэй л холбоотой тийм ном. Хүн болгоны гэрэл асаах тийм ном байна. Чиний гэрлийн тухай л тэр ном дээр бичсэн байна те. Тийм. Өөрийнхөө гэрлээ асаацсан юм чи босоод хүмүүс тэр гэрлэлээр дамжуулаад өөрийгөө бас таньд мэдхэд туслах юм байна те. Тийм. Тэр л бүр ингээд амар гоё. Бүр ингээд нөгөө хүмүүсийн нүдэнд нөгөө нэг ингээд нүдний одоо цог гэж үүдэн штэ. Тэрийг ингээд тасаагаад өгчөнгүүд хүмүүс ингээд бүр цаашаа бүр ингээд бүр амар гоё зүйлүүд хийгээд явж байгаа нь бүр амар гоё. Тэр л бүр ингээд одоо нөгөө нэг бос бэлэгнүүдээс хамгийн гоё зүйл нь тэр надад бүр. Чи босоод хүмүүс яаж туслах вэ гэж хайгаад байсан чи тэр арга зам олсон юм те. Тийм. Бүр ингээд амар гоё. Мэдгүй нэг тийм өвгөр хэлхийн одоо өвгтэй зөвлөлтхээс л бүр айгу одоо нөгөө хэлэх үг олдохгүй байна гэдэг шиг тийм хэлэх үг өрөөс олддог юм билээ. Амар гоё тийм. Өөрийгөө тэгж танин мэдэж олсон. Тэр одоо нөгөөрийнхөө сэтгэлээ хадаад төлхөөрийг болоод үүнийг нээсэн гэх юм бол тэр доторх тэр эрдэнэс рүүгээ ингээд босод хүмүүсүүдийг оруулах. Тэгээд өөр хүмүүсүүдийнхийг бас ингээд бүр зарим хүмүүсийн амьдралынхаа туршид янз бүрийн шаарах, сарвин, зэрэг гомдлохгүйний ганцаардлаас болоод тэр сэтгэлээ ингээд төгсцсөн байх юм бол эргээд төлхөөрөө нэгсэн ч гэсэн олж чадхаа үлдчихдэг. Нэг ямар нэгэн зүйлээс муу зүйлээс хамгаалаад татсан чи сайн зүйлийг ч оруулж чадахгүй хаацсан гэдэг. Тэргээ тэрнийг ханаасаа хайж болоод яг вэ гэж яхтан дэж ингээд туслаад хамтдаа хайж зүгээд сонирхолтой байцтай нөгөө ертөнцийг танин мэдэх ертөнц. Тэгээд энэ өнөөдөр уулзалтан дээр ингэж байна шүү дээ те. Өөрийгөө танин мэдэхтэй мичээл сэтгэл гэсэн чи би чамайг нэг юм арт багцыг авсан шүү дээ. Чи коучинг багц, арт багц, тэ макорс эднийг ингээд хичээлүүдийг аваад маш ингээд идэвхтэй ингэж хийгээл 40 ингээд хүмүүс чинь ингээд зөөргүүлгээд үзчихдэг бол жигээ конспект ингээд бичээл бүр тэр дасгалуудын нэг бүрчлээ хийгээд ингээд явж байгаа гэж харсан байхгүй те. Тэр одоо хүчийг тэр хичээл зүтгүүлийг чи хаанаас гаргаж авч ирсэн? Дотоод нөөц боломжоос дотоодоос л гэхүү дээ. Мэдгүй нөгөө дотоод хүүхэд гэж яриад идэв штэ багшаа. Дотоод хүүхэд мал нэг тийм юмыг ингэж одоо илүү их нөгөө судлах. За тэгээд илүү их одоо юу гэх юм бэ? Илүү их өөрлөгөө өнгөөгөөд илүү их дотоод нөөц боломжлогоо илүү их одоо тэгээд нөгөө хүмүүстэй илүү ажиллахаасаа илүү сүүл рүүгээ өөртөө илүү ажиллах нь илүү жаргалтай болсон. Тэгээ нэг хүнтэй ингэж гадагшаа ярихаас илүү өөртөө ингээд одоо нөгөө нэг арт терапигаа ингээд ажиллаа сууж явахдаа дотоод хүүхдтэй ингээд ярьж байхдаа бүр амар гоё жаргалтай бүр ингээд нэг тэгж одоо нөгөө ганцаард урд нь болоход айгүйх ганцаарддаг байсан байгаа байхгүй юу? Нэг тийм одоо нөгөө хүнээс өөр хүнд л надад туслана гэж боддог байсан бол яг өөртөө дотоод хүүхдтэйгээ ингээд харьцаад эхэлсэн чинь өөртөө ингээд харьцаад эхлэнгүүд бүр ингээд айгүй гоё одоо нөгөө өөртөө дотоод хүүхдтэйгээ цугуул ингээд айгүй гоё болж эхэлж байгаа байхгүй. Бүр ингээд өөртөө ямар нэгэн юм болонгууд л илүү өөртөө яриад дотоод хүүхдийнхээ үгийг сонсоол тэгэл бүр нэг гоё нэг тийм одоо үгээр юу нь бол төгсөө харилсан байна те. Тэгээд өөрийнхөө нодлон дөрүүдийг нэгтгэхээс шиг хэлсэн байна те. Тийм бүр амар гоё. Дотор чи нөгөө бодол мэдрэмж өдр чи биентэйгээ тэмцэлтэй жисэрэг үүсгэн ингээд багсаал буурал те. Тийм. Урд нь бол амар их тэмцэлтдэг байсан байгаа байхгүй. Тэр одоо хичээлүүдээс багцуудаас аль нь жаахан сонирхолтой санагдсан. Аль нь хичээлүүд нэг бүр гонцгой үлдсэн байна. Аль багцын хамгийн гоё гэж үзэж байна. За мэдээж метафорт картл. Маккарт авсан. Маккарт авсан. Яг тэ арт терапи коучинг авсан авчиг гэж бодсон чи хамгийн гоё маккарт авсан байхгүй тий. Тийм маккарт бүр.
нөгөө зүүрлэл карт болохоор ялцчихгүй нөгөө хүн яг гаднаас хүн ингээ ярьсан ч гэсэндээ яг л өөрийгөө л ярьд юм билээ л дээ. Мак картн дээр бүр ингээд яг дүрээрээ ингээд яг өөрөө гараад ирдэг. Тэгэл мак картаа харж байгаа л сууд ингээд мэдрэмж карта надад бэлгэлсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг мак картн дээр жишээ нь гэхэд ингэж байгаа байхгүй юу? Жишээ авах юм бол би нэг юм дээр үзүүл. Наад чи өчигдөр чи орж ирсэн саран цайг харсан уу? Саран Би цай харсан. нөхөр бидэрч энэ картыг хийсэн байхгүй мэдрэмж карт. Тийм гоё ингээд. Бахархал. Тийм амар гоё. Бүр ингээд мак картн дээр болонгууд ингээд нэг одоо жишээ нь хэд ингээд зураг ингээд сонголоо гэхэд энэчнээс нөгөө нэг өөрийнхөө илэрхийлж байгаа зүйл нь юу вэ гэсэн чинь одоо би энэчээс өөрийгөө олж харах юм бол урд нь болгоод би амар их тийм юу исэн байгаа байхгүй одоо ийм юмд ингээд өөрийгөө ингээд харахтаа айгүй тийм муу талууд айгүй олж хардаг байсан байгаа байхгүй арт терапи ажиллахаасаа өмнө болохгүй байна энэ маань болохгүй байна гэдэг. Тийм тэгдэг гэсэн. Тэгээ одоо болгоод нөгөө арт терапитэй ажиллаад тэгээ сэтгэл судлалыг ингээд сураад эхлэнгүүт илүү их нөгөө нэг яг өөрийгөө би яг цав цагаан юм бэ. Тэгэж одоо юу ядгүй мэн хэр аргын зүйлийг муугаар боддгоо мэн тий. Тэгээд болно гэсэн сэтгэлийг айгүй өөртөө авч явдсан байх гэдэг зүйлээ тэр зүйлүүд өөрийнхөө давуу талыг бас амар сайн олж илрүүлсэн. Тэгэл ингээ мак карт ингээл жишээ нь ингээл нэг юм дээр бол ингээл гэхдээ энэ хоёр нь хоёулаа хүнд байдаг. Ямар үед нь гарах уу, ямар үед нь гарах уу ашиглахгүй гэдэг хөө өөрөө шийддэг. Тэр бүр амар гоё. Тэгвэл чиний одоогийн байгаа амьдралыг чинь тэ одоо мэдрэмж одоогийн байгаа мэдрэмжийг илэрхийлүүлж ямар картын сонгох вэ? Одоогийн байгаа одоо энэ өөрийгөө таньж мэдээд хичээл зүтгэлийн дараа гарцсан одоо царан гэрэл ямар болцсон бэ гэвэл аль карт вэ? энэ чамайг шууд ажиллуулсан. харин тэгж энэ шүү. Энэ дээр юу карт чинь? Нэг ингээд одоо нэг айгүй ирэх чөлөөтэй. Яг өөрөөр одоо энэ болонгууд юу гэж байгаа вэ? Энэ карта. Яарталтай. Тэг. Мөстэй. Жохо ингээд тачихна. Одоо л нууд ингээд айгүй одоо энэ бүжгэлж байгаа байхгүй. Ингээд айгүй ингээд одоо нэг ямар бүжиг юм ямар ч балет шиг тийм бүжиг. Ингээд балет болонгууд амар гоё ингээд хөнгөн. Тэгэд ингээд айгүй гоё ингээд өөрийнхоороо ингээд шууд ингээд урсаад яваад гэж байгаа. Тэгэл ингээд хоёр гар нь ингээд ирэх чөлөөтэй. Тэнгүүтээ ингээд бас ингээд юу ячиж ингээд юм альчуур бэрчиж. Тэнгүүтээ нөгөө альчуураараа ингээд амар гоё зүйлүүд ингээд одоо нэг аюу гоё одоо салхи хэрэгтэй бол салхи үүсгэн гэдэг шиг салхи үүсгээл тэгэл янз бүрийн зүйлүүд ингээд бүтээгэж яваад байгаа. Тэр амар гоё. Мэргэжүүлээд байна те. Энэ мэргэжүүлэлтэйгээр чи одоо цаашаа амьдралдаа ямар зүйлүүдийг хийж бүтээнэ гэж бодож байна? Маш олон хүнд тусландаа л гэж бодож байна. Энэ зүйлүүд өөрийнхөө мэдэрсэн энэ мэдрэмжийг ер нь хүмүүст мэдрүүлэндээ тий. Яг та өөрийгөө олчих юм бол гэдэг шиг тий. Өөрийгөө олчих юм бол ерөөдөө тэгэл дараагийн зүйл бол угаасаа бүх зүйл нийлддэг юм бэл. Тийм тэр бүр карт багцаа чи ингээд ороод өөрийгөө таньж мэдээд эрхчлөө болсон юм. Айм ингээд арт терапи багцуудаа чи тэг ингээд багцуудаа хичээлүүд ингээд нэг өрчлөн бичээд бүр коучинг багцыг хүртэлж айгүй их ингээд ажилласан байлаа шүү дээ тий. Тэднээс ямар зүйлийг шинээр өөртөө олж авч ухаарлуулж суулгасан уу? Арт терапиноос олонгууд яг өөрөө илүү их ухаж ойлгосон гэхүү дээ. Өөртөө байгаа нөгөө нэг нөөц боломжуудаа айгүй ухаж ойлгосон. Нэрийн ийм зүйл идэм биш. Нэрийн энэ зүйлийг энэ дээр ингэж ашиглаж болох юм биш. Тэгээ дараагийн нэг арт терапи сургалт дээрээс санаа авахар багж тренингүүд айгүй их байгаад. Тийм. Бүр тиймэр тэгэл бүр ингээд тэрэг бол ингээд ухаалах юм бол ингээд улам ажиллаалах юм бол бүр их юм гарч ирэхээр бүр ингээд шавхагдахгүй.
Арт терапи багц айл хичээл чамдаа хамгийн тренинг нь хамгийн сонирхолтой санагдав. Хамгийн сонирхолтой нь болонгот тэр удамын хичээл хийсэн баг шаа. Одны одоо Тий удамын мод. тэр чинь гэр бүлийн арт терапи сургалтын нэг техник орж ирсэн. Тэр айгуу гоё гэсэн. Одны модоо хийгээд чи өөрийнхөө одноос ямар нөөц уламжийг олж харсан? Анх болонгот би ерөөсөө одоо би л хүчтэй гэдэг чинь би дээрээ твцэн явжсэн. Тэгээд тэрийг ажиллачаад нэрээ надад нөгөө нэг янз бүрийн юм тохиолж янз бүрийн боллоо гэхэд нэрээсээ удам гэдэг зүйл чи хасар надаас илүү хүчтэй зүйлээд юм биш гэдэг зүйл амар сэтгэл. Тэр хүчээ өөртөө нэгтгэж авсан. Тийм нэгтгэж авсан. Тэгэл бүр айгүй гоё тийм 50 болсон. Бүр илүү 50 болсон. Тэрсэн юун дээр болонгот нөгөө нэг коучинг дээр болонгот юу гэдэг нэг заримдаа нөгөө ингээд гацдээ штэ бушаа хүн. Тэнгүүд гацсан үедээ коучинг ажиллангууд тэр гацаанаас гаргалгаануудыг айгүйх олж харт юм лээ. Коучинг дээр. Тэгэл ингэж болох юм биш үү? Би энэ талаас нь юусоо харж байгаагүй юм биш үү гэдэг зүйлийг коучингээс бол айгүй хурдан олт юм лээ. Коучинг. Коучинг нь илүү яг арт терапи болохоор ч илүү өөрөө таньж мэдэх мэдрэмжтэй бодлого нэрэж иглэх болохоор ч коучинг би одоо хаана байж гин би цаашаа яаж явах вэ? Би хэл хийцгаараа яаж даван тулах вэ? Би нөөц боломжийг яаж ашиглаж явах вэ гэдэг илүү бүрэн дүүрэн зохиц талаар нь ажилладаг. Тэр нэг надад унших таалагдсан. Тэгээ энэ бүх хичээлүүдийг хийчлээс тэр дотор ч маш их хичээл байгаа шүү дээ. Одоо коучинг багц гэдэг чинь ингээд 10% хичээл гисэн боловч дотроо маш зөндөө. Тий. 20-30 техниктэй шүү дээ, тий. Арт терапийн багцын 40 техник энэ юу McCart ч маш олон техниктэй одоо нэг хичээл ингээл 3 техниктэй гэхэр ч одоо 18 одоо 20 тэгээ би нэмээл байгаа шүү дээ энэ техникүүдээ групп. Тийм байл. Тэгээ би танд багшаа хэлсэн шүү дээ. Нөгөө юу гэвэл багшаа ийм их үнэтэй зүйлийг та ингэж өгч болж байгаа юм уу? Би баг таны өмнөөс харамлаад байгаа юм шиг. Яг ингээд одоо юм чи би айгүй хүн төлөвлөрөөр олж ингэж сурч мэдэж ингэж тэ мөнгө зарч ингэж мэдсэнтэй ажиглаж хэрэгжүүлээд энэ та нарт хэрэгтэй гэдгийг би мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээр ингээд өөрөө нэг толгоонд ингээд хадгалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр босод хүмүүст үгээд ингээд толгоогоо хасалхаар дараагийн шинэ мэдлэгүүд орж ирдэг байхгүй. Тэгэхээр дараагийн шинэ мэдлэгээр ингээд нэг ахаад ингээд өгөөд хат тэр чи яаж юм. Ингээд дандаа ингээд өөрийнхөө дотоод дундраага мэдлэгтэйгээ холбогдож шин мэдлэгүүд, шин ухаарлууд тэгээд илүү ингээд том төлөлтүүд орж ирдэг амьдрал дээр. Хантид би болохоор тэгж бас тэгснээ сүултээ бас тэнцээсээ бас амар их зүйлийг өөрөөсөө анзаарсан. Би ингээд байгаа юм биш үү гэдэг зүйлийг бас өөрөөсөө айгүй их зүйлийг анзаараад тэгээд таны бас нөгөө нэг танд хүртэл хэлээл ингээд нөгөө тантай ингээд ярилцаа таны ингээд сургалт мөрөлтөд явж байгаа юун дээр тренинг янз бүрийн юм ингээд оронгууд тэнцээс айгүй өөрөө бас одоо нөгөө өөрийнхөө олж хараагүй үнцэг хүртэл тэнцээс олж харж байгаа хгүй тэгэл бүр хөөх нэрээ ингэж болох байсан юм биш үү гэдэг зүйлийг айгүйх олж хардаг. Энэ одоо ингээд энэ хичээл жармал сэтгэлээ чи бүр нэрж авахгүй тэг хүн болгоо ингээд энэ хичээлүүдийг чи бүгдээ нүзээ дуусгах чаддгүй шүү дээ. Өмнө нь уран төгсөөс ингээд тэгээд дуусгацсан байсан те. Тэр би ингээд дуусгаал өөрийнхөө урдан өдөр ичгээр өөр хүмүүстэй уран зэрэг өгөөд чиний дараа цэг урам авлаа гэдэг ингээд бичсэн байсан шүү дээ. Тэгээд бас тэр хичээлүүдтэй дуусгацсан байгаа. Өстө гоё юм биш тэгээд те. Хийсний дараа гоё гэдгийг мэддэг. Дайлаа хичээлүүдээр ирчлээ. Одоо хаашаа явж юу ярих вэ? Ямар зүйлээ болцмаар байна. Ямар эрдэнэ сүудэ одоо яриаггүй зүйлүүдээ дэлгэж харуулж ярмаар санагдаж байна. Өөр зүйл одоо зүгээр л нөгөө юу гэдэг үлээ. Айгуу гоё тийм юу амарга нэг тийм гоё
том багтай болмоор байгаа гэд ялт шүү нэг тийм гоё том багтай л болмоор байгаа. Тантай нийлээд одоо артрофигийн одоо сургалт мургалт танаас авсан хүмүүстэй нийлээд аюу гоё тийм нэг том давлгаалмаар байгаа. Далаа шиг тэр зүйлийг. Тэрнийг чи яаж харж төсөөлж байна? Миний төсөөлж байгаа зүйл нь та нөгөө хинтээ өчигдрийн юун дээр сургалтын дээр лээ хоёр нөгөө нэг 21 аймгаар явна гэж тэгчихсэн. Тэр айгуу таалагдсан байна. Бас саран Тийм. тэрэг Тийм, саран саран тэрэг тэр юм би ингэж орох гээд. Тийм тэр айгуу гоё санагдсан. Гэтэ надаа нөгөө нэг юу гэдэхгүй миний нэг таньдаг 2 3 нөгөө 21 аймгаар ингээд сургалтууд ингээд явуулаад дууссан 2 3 байдаг байхгүй. Тэгэхээр надад бол бүр ингээд би ингээд өөрийгөө ухаад өөрийнхөө ингээд одоо таньдаг танил талуудаа ингээд ухах юм бол асар их нөөц боломж байдаг гэдэг зүйлийг би бүр одоо нөгөө коучингийн сургалтууд дээрээс өөрөөсөө бас амар сайн болж мэдсэн. Тэгээд нөгөө танихгүй ч гэсэндээ би очио зүгээр танилцчихдаг төрлийн тийм хүн баггүй. Тэгээд очио зүгээр хилээ танилцаад ийм төлөвлөгөөтэй ийм зүйлтэй би ингээд явж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэхэд хэр оргийн үгүй гэж хэлдэггүй байхгүй. Тэгээд нөгөө нэг би бас нэлээд хэдэн байгууллагын одоо хийж чадаагүй гэрээ контрактыг хийгээд өөрсдөөс нь ямар зүйл дээр хийх гэж байгаа, ямар зүйлийг бүтээх гэж байгаа гэдгийг сонсч байгаа. За тэгвэл би ийм байгууллагатай уулзах юм байна. Ийм бичиг баримт нь хэрэгтэй юм байна. Тийм нь хэрэгтэй юм. Бичиг баримтуудыг бүрдүүлэнгүүтээ нөгөө яг хийх гэж байгаа зүйл дээр нь байгууллага янз бүр хүмүүсийн нэгтгэж байгаа нөгөөдүүлийг бүтээдэг гэжсэн баггүй. Тэрийгээ бас амар сайн. Ерөөсөө би тэрийг бас нэг юу гэдгүйсэн хүн болгон чаддаг гэж боддог байсан чинь одоо коучингийн юун дээр өөрөө өөртөө ингээ асуултан дээр ингээ хариулаад явж исэн чинь миний бас нэг чаддаг чадвар нь тэр юм билээ. Миний одоо сургалтууд явуулвал ямар нэртэй сургалт лекцэд болох вэ? Сургалт нь нөгөө нөөц боломжн дээрээ л ерөөхдөө илүү тулгуурлах баг. Бидний нөөц боломж гэдэг ерөөхдөө бас хэдэгтэй. Тэгэхээр нөгөө нэг тухайн хүнийх нь нөөц боломжууд дээр нь илүүх одоо техникүүд дээр ажиллаад тэгээд тэр хүний гараас одоо юу гарах уу бодлоос нь тэгээд дээрэс нь цаадлынх нь ирээдүйд очих одоо нөгөө нэг ирээдүйн одоо дүр зургууд нь бас тэрэн дээр шууд ингэ бичигдээ явж байгаа. Тэгэхээр аюу гоё. Хамгаалч юуны талаар ярих вэ? Ирээдүйн талаар л ирээдүйд очсон бид гэдэг талаар л ярина юм бол. Бүтээсэн. Одоо өмнө нь ингэж ярьж байсан зүйл чи ингэж ирээдүйд ингэж тэгнэ ингэж ярьж байсан чи тэрэндээ ингэж хүрсэн байна. Би сургалт явуулнаа, хүмүүстэй ажилланаа гэдсэн байна. Тийм, ерөөд бол урд нь тэгэж ярьжсэн одоо ярьж байгаа хоёр өрн бүр шал өөр. Бүр ингээд үйл нар гэж яриад байдагсэн шүү дээ анх. Надад тэгээд нэг өөдлөө цаад болоод байна гэсэн чи одоо ямар ч цаад хэрэгшэл байхгүй болсон юм тэр хэрэгчлээтэй болоод тэгсэн. Тийм анх нэг нар зураал, тэнгэр зураал. Тэгэл одоо тэнгэрт ингээ баахан үүлтэй тэр үүлнүүд л надад саад болоод байгаа шиг санагддаг гэсэн. Одоо болгонгож ерөөсөө тэнгэр зурсан ч гэсэндээ нар зурсан ч гэсэндээ нэг тийм ямар нэгэн тийм үүл тийм нэг юм бүрхэг тэнгэр ерөөсөө биш. Сэлмэг гоё юу хийж байгаа. Гоё мандж байгаа нар. Тэгээд айгүй гоё тийм туяарч байгаа тийм туяанууд л надад айгүй харагдчих. Тэгээд зуртаа ч гэсэн ерөөд бол тиймэрхүү зурч байгаа. Наач энэ одоо нэг харлаж сонсоод болцсон чи. Энэ талаар ярих уу? Хүмүүс асуултууд байна уу? Одоо нэг асуултах зүгээр л одоо үйлдэл дээр илүү төвлөрч байгаа. Нэгдвэл олж штэ тэ бодол мэдрэмж одоо ингээд тайм эрхчлээд болохоор үйлдэл рүү илүү хийж дээ тэ. Үйлдэл рүү. Тэгээд надад амар хөрхөө сүүл нэг надаас юу аваад
сургалт авсан охин маань Америкт байдаг байхгүй. Тэгээд тэр охин маань ном бичиж байгаа. Тэгснээ бас миний бичиж байгаа номон дээр та явж байгаа. Таны 20 удас явж байгаа шүү. Та тэрэн дээр өөрийнхөө талаар танилцуулаад анх яаж эхлээд одоо ямар болсон. Тэгээд яг надтай яг яаж ажиллаж исэн. Тэгээд өөрийгөө илүү их бичээд ингээд өгөөрэй. Би танаар дамжуулж одоо ерөөдөө өөрийнхөө номыг хүртэл ингээд бараг гаргаж байна гэсэн тийм охин олбогдсон баггүй. Тэгээд надад нөгөө таньдаг хүн байдаг, ном хэвлдэг. Тэгээд тэр хүн ч гэсэн надад айгүйх тус олноо. Чи зүгээр л хэвлүүлэх номнуудаа аваад ирээ. Тэгээ болно. Чи зүгээр л хүрээдэр. Зүгээр л одоо намайг энэ тэнд ингээл явж олдсон. Чи зүгээр хүрээдэр гэдэг хүмүүс амар их байдаг хгүй. Чи зүгээр хурж ирээл ингээл юу ч. Тэгэхээр одоо нөгөө айгүйх санаа төрдөг нэг зарим хүнд надтай ингээд уулзаад ярилцаа суухаар айгүйх санаа төрдөг. Тэгэхээр тэр зүйл маань ингээд бүтчихдэг гэдгийг яриад идэх хүмүүс. Тэгэхээр нь би за тийм үү. Ашгуудаа тэгээ болцсон бол ашгуудаа тэгээ би тусалсан юм уу гэдэг. Тийм чи тусалсан гингүүд би нэг хиндэ итгэдэггүй байсан байхгүй. Сүүлдэрхүү нөгөө тийм ингээд сонсонгот нэрээ би тэнд нэрээ туслаагүй гэж бодсон. Би нэрээ тийг тусалж исэн юм биш үү гэдэг зүйлийг ямар сайн олж хараад амар гоё өөрөөрөө багсан. Бүр илүү өөрийгөө хайрламарсан. Чи тэгээд амлж ангигаа шүү дээ. Чи тэгээд аягүй азтай хаахгүй бүр ингээд 30 30 насн дээр тэ ингээд залуудаа энэ бүх зүйлийг одоо хандаад эргээд яриад байна шүү дээ. Тэ залуудаа энэ бүх зүйлүүдийг ингээд ойлгож таньж мэдээд энэ ингээд ховны хөгжилтээр чинь тэ ингээд хайж исэн заримдаа чи ингээд хүмүүс өөрийгөө таньж мэдхэд тэ хэдэн сургалт хэрэгтэй гэхээр чинь нэг л сургалт хэрэгтэй. Өөрийгөө одоо ингээд те ойлгоход одоо нэг л багш хэрэгтэй гэдэг байхгүй. За тэр нэг намайг олох гэж, тэр нэг багшийг олох гэж хэдэн зуун мянган цаг явдаг ч юм уу те хайгаад байгаад болохгүй ч магадгүй азтар бололцдог. Тийм ба. Тэр бид нар ч ингээд нэг өөрийгөө хайж явж байхдаа тэрнийг олоод айгүйх азтай байна гэж бодох хэрэгтэй байхгүй те. Би хайжсэн зүйлээ ингээд яг эрдэн шиг ингээд олчиж байгаа байхгүй тий. Тэг ингээд гэрэлтэл. Тийм Өдөр нь харагдаад тий. Одоо хэрэг ингээд хүмүүс чи ингээд өөрийнхөө ингээд хуцаараа ингээд тий. Бидний ингээд сэтгэл ингээд харагддаг байсан бол хүн болгоны сэтгэлээ ингээд зураг ардээ одоо дүрсээр өнгөлбрээр илэрхийлгүүл өнөөдөр минийх юм байгаа байхгүй тий. Тэр нөгөө нэг гэрэл цэцэраал тэг бусдад ингээд хүрээл түгээгээл явж явах. Хүмүүс ингээд хайхт нөгөө нэг тэ илүү их нөгөө гэрэл цамхаг гэдэг шиг тэ удаас гэрэлж явах юм бол тийшээ тэр зүг рүү явах юм байна гэдэг ингээд зүг чигийн заадаг хүн байх ч юм бас их гоё ажиллагааз. Тийм амар гоё бүр ингээд сэтгэл дүйг гэдэг шиг амар гоё ингээд бүтэн дүүр ингээд амар амттай гоё хоолоо идснээс илүү гоё бүр ингээд. За тэгээд одоо яг дуусах айлскол ч өөр юм ярьж өгмөр юм уу бид нар халтай тоо бид нар ярьж өгмөр юм уу? Өөр зүйл ер нь их байхгүй тий бүр ингээд хамгийн анхны зүйл ерхэд бол хэлсэн тэр нөгөө шилэн тэгдэг гэлээсэн бүр ингээд. Чи тэр акватипиг явуулахгүй. Акватипиг чи бас тэгэл өргөжлүүлээл яваад байдаг байхгүй. Одоо дүрсүүдээр нэруулж ирсэн дараа нь дүрсүүдээ хайчлуулаад өөр цаасан дээр тавиад үлгэр зохиогоо ч юм уу өөрийнхөө түнхээ ингээд явуулаад тэгээд ингээд юу ажиж болно. Өргөжлүүлээд. Тэгээд жидсэн нөө тэгээд чийгээрээ за ингээд хэд шаттай болвол. За тэр бүр аюу гоё нэг тийм. Тэгээ юу гэдэг нь намайг бүр ингээд яг чи шүү гэд яг энэ шүү гэж бүр ингээд хилээд өгсөн юм шүү бүр гарч ирдэг бүр тэр л бүр аюу гоё. Хүн болгож ингээд өөрийнхөө техникээ дуртай штэ энэ арт терапи практик чинь маш олон чиглэлийг зааж хахад чамд бол акватипийг гүнзгий орж таалагдсан биз дээ тэ. Тэгэхээр чи ундраад болохоор элсэн терапи тэ айгуу гүнзгий ороод таалагдсан болоод ундраа тэр чиглэлийг илүү их гүнзгий авч хөгжүүлээд тэрэн дээр нь техникүүдээ илүү их ажилласан биз дээ тэ. Надад болохоор тэг Google терапи, Down терапи, Bell терапи гэж энэ чиглэлүүд бас ингээ ороод байгаа. Би ингээд бүр судлаа заах болгонд ингээд илүү их мэдэрч байгаа байхгүй.
Тэгэхээр ингээд чи олон техникүүдээ ингээд багцуулгаа зааж яхад те хүмүүст янз бүрийн техникүүд бүр ингээд сонир санагдаж шээ. Зарим нь ингээд яг чам шиг акатип орж яхад зарим нь нөгөө нэг те үлгэр орж яаж заримд мандаал орж яаж болно. Зарим нөгөө цэцэг гэдэг гэсэн те цэцэг орж ийн. Зарим нь ингээд өөрчлөлттэй арт коучингийн техникүүд орж ийн. Ерөөсөө чамд одоо энэ нөгөө багцуудаас авсан ч бас нөөц уламжууд айгүйх байна. Миний наад бэлгэлсэн картч юмтай ингээд ирүүлээд ингээд өмнө сургалтуудаа явуулаад ерөөсөө боломжууд нь их байна гэсэн үг шүү дээ. Тэ би чамд бүх хөвцөлөө гэсэн үг байхгүй. Харин тийм би бүр ингээд бэлгэлсэн харин тийм чи зүгээр энийг хэрэгжүүлээд цаашаа. Харин тийм бүр ингээд сүултээ нөгөө нэг эхлээд болгоо тэгэж бодож байсан байхгүй нөгөө за би өөр дахиад нэмж юу сурах уу те дахиад юу багш дахиад юу байгаа бол гэж ямар бодож байсан байхгүй багшд бол зөндөө юм байгаа даа гэж үчиж сүултээ нөгөө техникүүд яг ингээд ажиллаад эхэлсэн чинь нөгөөдгөө ингээд ухаал гэд бүр их илүүх ингээд судлаалах юм бол бүр их юм гарч ирэхээр тэгээд багшаас нэг юм нэхээ болцсон багшаа инхүү гэж асуудаг гэсэн бол одоо нэг юм асуух болцсон тэгэл за тгий Манай дэйлэг арт-терапевт коучдэр эхний үедээ их асуудаг байсан. Одоо тэд нар чинь одоо би таасан тусгаар тогтцсон зүгээртэй барилж тэднийг дуудаж оруулах гэж боо юм болж шүү дээ. Аюуна чи ороод өгөөч. Багшаа би завгаа намаа бичиж байна гэх. Нөгөөдөө ч гэсэн багшаа би тэнд явж байна, энд явж байна. Арай болоогүй. Одоо би яг амралтай хүүхдүүдтэй ажиллаж байна ч юм уу. Ингээл янз бүрийн шалтгаанууд гарч ирж ил байна л та. Тэгээд тэднийг ингээд дуусчих. За нэг зав гаргаад өгөөч гэж барилж гоо. Тэгвэл шүү дээ. Яг хүмүүс за дараагийн шатнд нэг чи за гэр бүлийн арт терапевт юм айл сколгээд татаад өгч ч юм те. Тэгээд ингээд бас ингээд миний нэмж оруулж байгаа янз бүрийн техникүүд арт багцуд те арт коучинг багцуд байна те. Мак дээр бас ингээд оруулаад эдрийг ингээд хэрэгжүүлээд өөрийнхөө стилээ олдгийн өөрийнхөө дуртай сонирхолтой чиглэлүүдээ ороод би болдгийн те тэднэрийнхээ нэгдлийг олж авдгийн те ингээл өнөөдөр надад юм байна тийм байна гэл те би ийм зүйл хүсэж байна би ийм зүйлээ тэмүүлж байна гэдэг маань ингээд илүү ингээд том дүр зургууд маань ингээд гарч ирээл ингээд хийгээл бүр ингээд одоо манай адилхан сурагч биш тэ адилхан арт терапевт адилхан коуч гэж байхгүй бүгдээрээ өөрийнхөө онцлогтой тэ өөрийнхөө ингээд бодолтой нэг техникийг хүртэл бид нар өөрөө явуулна гэсэн үг. Харин тийм билээ. Ингээд шал өөр юм билээ бүр. Тэгэхээр хүн бүрийг ингээд болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тийм тусдаа ингээд ертөнц юм чинь тэ бүгдээрээ сургууль бүгдээрээ адилхан гоё хийх ёстой яг зөв хариулах ёстой гэж хэлсэн бол энд чинь бид нар айлуулах өөрийнхөө эрхчлөөдөө тэгсэн мөртлөө бүрэн дүүрэн талаа олж аваад өөрийнхөө бүх одоо онцгуудыг таагүй эдгээр бүгдийг нэгтгэж нийлүүлээд нэгдэл болол яг нэг мандат хайр шиг бодно энэ чи гэр ахгүй юу? Чи гэр ахгүй юу? Нэг мастер коуч академи гэж юм шүү дээ. Нэг гэр юм шиг мөртлөө тэгсэн мөртлөө ертөнц гэр эдэр чи дандаа ингээд дуу ингээд таригдaltaй шүү дээ. Мандалаас юм. Тэгээд энийг би чамтай уулзахдаа ямар зүйлээ хийх вэ гэсэн чи яа ч юм уу энэ ингээд өөрийнхөө ингээд гал махаад байхгүй ингээд өөрийгөө илэрхийлэх гарна гэхээр өөрийнхөө дотоод галыг өөрийнхөө тэр гэрлийг болж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр гэрэл надад ингэж мэдрэгдэж ингэснээрээ би ингэж чамдар өнөөдөр ингэж бүр ингээд орж ирсэн байна шүү дээ. Гэрэл гэдэг дээ саран гэрэл. Чамд гэрлээ гэж дууддаг шүү дээ. Зарим хүмүүсд ч бид нар чи гэрлээ гэдэг нь тэрний сараа гэлтэй. Тийм. Тэр гоё ингээд хүссэн зүйл рүүгээл ер нь бол аймаг гоё хувирж болтгол бүр амар гоё. Тэгээд өөрийнхөө хүссэн ингээд тэ замлаараа яваад хувираад өөрийнхөө тэ магистр ажиллаад тэгээд тэ өөрийнхөө ингээд тэ нийлхээр үлдээ хамтрахаар бол тэ одоо янз бүрийн ингээд сургалт дээр олчиж тэгэл хаалцал яваад байна л та.
Тэгэх бах. Тэгээд чиний цаашдаа ингээд ажил амьдрал чи амжилт төсөө. Жижиг золоох юм штэ. Зарим хүмүүс чи бид нар чи ингээл те оройтож таньж мэдээ сурж явах чи зарим ингээд эртэнгээд сурж мэдээд ойлгосон хүмүүс те. Тэгээ дээрний юм ирчтэй өвчтэй байгаа хүмүүс чи барал татаархаар үстэй. Юм чи одоо айгүй их нөөцөлөмжтэй байна. Нэг одоо хийгээл хэрэгжүүлээд яг нөгөө эдгээр ингээд мэдрэгдэж байгаа үе дээр гэсэн ба штэ те. Юу л бол юм гэсэн шиг. Яаж тийм надад ямар цаад байхгүй. Ямар гоё бүр гэдэг. Яг түлээ багшийг ухаадах юм бол багшийн нөгөө автар гэдэг нөгөө ээжийн автар гэдэг шиг эмээгийн автарч гэдэг л үү. Тэр шиг бол багшийн тэр зүйл олдоосгүй юм билээ. Бүр ингээд Бүр тусгаалцсан шүү дээ. харин тэгсэн бил. Ментор ингээ чиглэлээр зүгээр нэг ганц ингээ презентац хийсэн ч гэсэн бид нэг тал бүрээр нь тий хүн болгоны онцлогоор нь гаргаж ирч чадна. Илүү их нэг юу бүрэн дүүрэн тал дээр нь төвлөрсөн тийм сургалтуудыг ментор ингээ илүү их хийдэг болцсон. Одоо болохоор өөрөө ментор хийдэг болцсон. Одоо л энэ одоо бүх зүйлүүдийг олон жил заазраа дээр нь ингээд ментор сургалтанд би 2 удаа суугаад тэ өргө ингээд илүү ингээд томор хараад тэгээд тал бүр ингээд форматууд шүү дээ мульти формат гэж ярьж байгаа. Тийм аргаар л яриад гэсэн. Нэр ингээд амьдралдаа ингээд надад ч ингээд надад хэвчээ 25 жилийн багшилж исэн тийм одоо туршлага байна шүү дээ. Тэгээд арт терапи коучинг тэгээд ингээд заахаар энэ одоо бүх зүйлүүд чинь тэ бүгдээрээ ингээд нэгтгэхээр би ханаасаа ч өмч техник зохиоод яаж ч юм чаддаг гэсэн үг үү. Тэгээд за одоо ингээд энэ үр дүнгуудыг хүмүүсүүдээ ингээд гаргаж ирэлцээ аваалцъя гэдэг ингээд ирж байна. Тэгээд чи ингээд орж ирсэн баярлалаа. Дараагийнхаа ажиллаа тий. Сайгээд тэгээ хүмүүстэй гэрлээ төхөөж явж байгаарэ гэж хүсэж байна. Баярлалаа. Өрсөнд баярлалаа гэж. Амжилт баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.